Дэлэн аймгийн мэрэгжлийн элтийн газар эрүүл хүүхэд эрүүл хүн саяхан эхлүүлсэн байна. Баярын өдөр ойртож хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаалах тохиолдол нэмэгджээ. Хугацаа дууссан чихэр жимснээс эхлээд хаана үйлдвэрлэгдсэн мэдэгдэхгүй архи зарж байсныг хураа авсан байна. Хүнсний зах болон хүнсний бөөний төвүүдэд худалдаалагдж байгаа хүнсний түүхийд бүтээгдэхүүн шинжилгээ баяр зориулан бэлтгэсэн хүүхдийн бэлэгний чанар аюулгүй байдалд урьдчилсан хяналт шалгалтыг хийх зөвлөмж өгөхөд шалгалтын гол зорилго чиглэж байна. Түргэн мод хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавьж түргэвчилсэн аргаар газар дээр нь шинжилж холбогдох арга хэмжээг авах гэж байна. Хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал болон бичиг баримтын бүрдэл хилийн мэрэгжлийн хяналтын албатай хамтран урьдчилан сэргийлэх хяналтыг зохион байгуулахаар Сүхбаатар сумын 3 мэрэгд компани хүнсний зах Сэлэнг олон улсын худалдааны төвд худалдаалагдж байгаа мал тийм ээ. Одоо ундаа ихл одоо задарсан энэ төр байдаг гэдгийг өөсрөө их сайн хяналт авч одоо судалсан авч явах хэрэгтэй байна гэдгийг бас хэлмээр байгаа. За тэгээд үүнээс гадна бол яг хөөр эндээс үүдээд бол хүүхдүүд одоо янз бүрийн хугацаа дууссан хэдийгээр хугацаанд дуусаагүй ч гэсэн одоо чанар аюулгүй байдал нь алдагдсан ийм хүнсний бүтээгдэхүүн ундаа чихэр жимс авч идснээс бол хүүхдүүд одоо хордох явдал бол гардаг. Сэлэнг аймаг нь Оросын холбооны улстай хил залгаа оршдог учраас тус улсын олон төрлийн бүтээгдэхүүнүүдийн хэмжээгээр тус аймагт худалдаалагддаг. Оросын хүнсний бүтээгдэхүүнүүд голдуу 6 сарын хугацаатай байдаг боловч иргэд тухайн бүтээгдэхүүний он сар өдрийг нь балаар өөрчилж хугацаанд дууссан бүтээгдэхүүнүүдээ иргэдэд худалдаалж ирснийг өнгөрсөн шалгалтуудаар илрүүлжээ. Мөн Оросын холбооны улсаас хуурамч архи их хэмжээгээр авчирч хэм дүнээр зарагддаг тул найдвартай газруудаас худалдан авалт хийж байгааг иргэдтэй анхаарууллаа. Одоо шилээд энэ халбаа хэл тэгж ин бид нар байнга одоо худалдаж авдаг. Энэ дээр бол ингээд хугацаа 15 хоног байхад 16 хоног ингээд засаад ороод ирсэн байж байгаа. Тэг гэх мэт энийгээ ингээд онын засаад ингээд одоо бэлгэн ч юм уу худалдаанд гарчаадаг. Тийм учраас бол иргэд бол энэ одоо хаяг шашин сайн үзэж харж авч явах хэрэгтэй. Ялангуяа энэ хүнсний бүтээгдэхүүний дуус хугацааг Хугацаанд дууссан хүнсний бүтээгдэхүүнүүдийг өвчлөн бэлгэнд боодох нь илэрчээ. Хугацааг нь өөрчилсөн байгааг шууд харахад мэдэгдэхгүй ч нэг бүрчлэн харвал ижил өнгийн балаар давхарлаж зурсан нь мэдэгдэг байна. Мөн цаасаар хуурамч огноо хэвлэж дээрээс нь наах гаднах хувууд сав нь урагдсан бүтээгдэхүүнийг наах үйлдвэрийн биш болтоор амийг нь боосон зэрэг зурчлууд их гарчээ. Тиймээс иргэд өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч ялангуяа хүүхдүүдийн бэлгийг авахдаа бэлэн бэлэг сонгохоос илүү өөрсдөө шаарлах хангасан бүтээгдэхүүнээр бэлэг боох, хурдан муудаг хоол хүнснээс татгалзах, хүлээн авалтын хоол зуршиндаа давхар хяналт тавихыг анхаарууллаа.